Өнөөдөр та бүхэнтэй дуулуурын хүч гэсэн сэдвийн хүрээнд Бурхны хүслийг эргцүүлэн бодоход энэ цаг мөчийг зориулъя. Эцэг эх маань хүүхдүүд бидэнд дуулуурын хүч чадлын талаар ухааруулсан сургаал Библийн 66 номонд маш их байдаг. Бурхан мөн өөрт нь туйлын дуулууртай байдаг хүнд Бурхны бүх нууцыг илчилж зааж мэдүүлнэ гэсэн. Тэгээ зогсохгүй дуулууртай хүнд Бурхан ариун сүнсч буулгаж өгнө гэдгээ амласан. Тэгэхээр Бурханы үгэнд дуулууртай байх гэдэг нь Бурханд итгэх, туйлын итгэлтэй байх үед л боломжтой итгэлийн үйлс гэж үзэж болохоор байна. Хүн бүрл өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөрийн гэсэн зөрүүд зантай, өөрөө илүүд үздэг зүг чигтээлтэй. Гэхдээ бид Бурханы өгсөн бүх заавар чиглэл нь ирээдүйг урьдчилан харж, биднийг удирдан чиглүүлдэг захиас байдгийг сэтгэлдээ дахин тунгааж, бид яагаад Бурханы хүсэлд туйлын дуулууртай амьдрах ёстой вэ гэж бодох хэрэгтэй. Тэрхүү шалтгааныг өнөөдөр та бүхэнтэй Библийн сургаалаас олж мэдье. Исая 55 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлийн сургаалаас харцгаая. Исая 55 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл. Олдож болох үед нь эзнийг хайхтун, ойр байгаа дээр нь түүнийг дуудагтун, хорон муун замаа, буруу нэгэн нь юугаа орхих гэж байна. Хүнийг ер нь сэтгэн бодох чадвартай амьтан гэдэг дээ. Гэхдээ хүмүүн бид бодлоо хайж байж л Бурханд дуулууртай байж чадна. Өөрийн бодол санаагаа хаяхдаа зүгээр нэг хаях биш. Харин итгэлээр хийх ёстой. Бурханд итгэж, Бурханд найдах тохиолдолд л бид өөрсдийгөө хайж, өөрийгөө хоосолж чадах биш үү? 7 дугаар ишлэлээс уншийе. Хорон муун замаа, буруу нэгэн нь бодол санаанууд орхиг. Өөрийг нь өрөвдөх эзэн өд эргэг, нэг өсөндөө Бурхан руу эргэг. Өгөөмрөөр уучлах. Бурханд маань эргэг. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний замч та нарын замаас ямар уу? Аврал хэмээх Бурханы тогтоосон Тэнгэрийн хаанчлал явах замч мөн хүмүүсийн боддог замаас өөр. Египт нутгаас гарч Канаан хүртэл явах замын тухайд ч Израильчуудын хүссэн зам, Бурханы Израильчуудыг хөтөлсөн зам хоёр огт өөр байсан. Гэхдээ Бурханы хөтөлдөг замд хүмүүсийн огт бодоогүй олон хүчин зүйлсийг Бурхан тэр замд шингээсэн байдаг юм. Үүн шиг Бурхан Тэнгэрийн хаанчлал явах замын тухайд ч миний бодол та нарын бодлоос өөр, миний замч та нарын замаас өөр тул яагараа гэлээ. Бурханы сургаал, Бурханы хөтлөл, өдөрдмжинд нь дуулууртай бай гэх мэт үг Библи бидэнд хэлж байна. 9 дугаар ишлэлээс цааш нь уншийе. Тэнгэрс газараас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос ямар уу? Өндөр билээ. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газараас цухын ургуулж тариачинд үрийг идэгчдэд талхыг өгч газрыг усалтлаа буцдаггүйтэй адил. Амнаас минь гарсан миний үг над руу хоосон буцаж ирэхгүй. Харин юу хүсснийг минь яана гэж байна. Заавал хэрэгжүүлнэ гэсэн байна. Амнаас минь гарсан миний үг юу хүсснийг минь хэрэгжүүлж, юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ. Библиэд ингэж хэлж байна. Бурханы үгэнд миний бодол та нарын бодлоос өөр гэсэн л бол эцэст нь бид хэний бодлыг дагах ёстой, хэний шийдвэр, дүгнэлтийг амийн гих зүрх сэтгэлээр дуулууртай дагах ёстой байна. Бурханы бодол бидний бодол өөр байх үед энд болон 1-2-оор дуусахгүй. Тэгэх болгонд бид
энэ нөхцөл байдлын тухайд Бурхан юу бодож байгаа бол, ямар хүсэл агуулж байгаа бол, Бурхан юуг хамгийн үнцэнтэй гэж үзэж байгаа бол гэж бодох хэрэгтэй. Энэ тал дээр байнга анхаарч бодож байж л бүгд Бурханыг дагаж Тэнгэрийн хаанчлал руу явах учиртай. Хэрв тэднийг өөрсдөө Египт нутгаас гарч сүү зүгийн бал урсдаг Канаан нутаг руу яв гэсэн бол магадгүй тэд цөлийн зам сонгохгүй байх байсан. Ундны ус, хоол хүнс, элбэг хангалуун, олон хүн амьдардаг баян бүр дээр дамжин Канаан нутаг явах гэж оролдох байсан байх. Гэхдээ тэдний бодол төлөвлөгөөнөөс Бурханы төлөвлөгөө хавьгүй дээр байсан. Бурханы бодол хүмүүн бидний бодлоос хамаагүй өндөр түвшинд байдаг. Шалтгаан нь юунд байдаг гэлээ? Исая 46 дугаар бүлгээс харвал бид хариултыг нь хурдан олж чадна. Исая 46 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг харцгаая. Исая 46 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийн үг. Зорилго минь хэрэгжин, би тааламжид бүхнээ гүйцэтгэнэ гэж айлдан. Би хизэнээс мэдүүлсэн бэ? Эхлэлээс ахуулан төгсгөлийг хийгдээгүй байгаагч өнөртнөөс мэдүүлсэн. Би дорн зүгээс махчин шувууг, алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд үүнийгээ би яана гэж байна. Гүйцэтгэн, төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ гэж байна. Бурхан эхлэлээс төгсгөлийг хардаг учраас л бид Бурханы удирдамжийг авах ёстой. Бидний одоо туулж байгаа энэ үйл явц заримдаа усгүй хоол хүнс хомс зэргээс нэг л ирээдүгөө мэд бүрхэг харанхуй мэд санагдаж мэдгч Бурхан үр дүнг нь урдчлан харж хадал хүүхдүүд биднээ хөдлөн удирддаг юм шүү дээ. Энэ явцын дунд гомдоллож дургуйцалгүй. Бурханд итгэх итгэлээ алдахгүй л байхад Йошуа Калеб хоёр Канааныг олж авсан шиг бид ч мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг гарцаагүй яах вүлээ? Олж авч чадна. Гарцаагүй олж авахтаа л авна. Тэгтэл дундуур нь байн хүний бодол орж ирээд байвал энэ нь том асуудал болно. Гедеоны дайчид уг нь дайсны 135 мянган цэрэгтэй тулалдахад дэндүү цөөхөн байсан. 32 мянган цэргээс 22 мянгаыг гэр рүү нь буцааж ердөө 10 мянга үлдээсэн нь манай Бурхан. Аргын тухайд ямар байж вэ? Бид Бурханыг дагахад юм бол ялалтанд хүрч чадна. Хэрв Гедеон Бурханы өмнө Бурхан минь энэ огт боломжгүй зүйл. Манай 32 мянган цэрэгч одоо хангалтгүй. Харин ч цэргийн тоог нэмж өгөөч гэсэн бол яах вэ? Магадгүй энгийн хүний бодлоор бол мэдээж ингэж хүсэх байсан. Гэтэл Бурхан 22 мянган хүнийг буцааж явуул. Угаасаа хэдийн айсан хүмүүс надад хэрэггүй. Бурхан өмнө нь явж энэ армийг удирдах байхад би энэ армийг газарчилж байхад одоо ч надад итгэхгүй. Айсандаа чичирч байгаа хүмүүсийг буцааж явуул гэдэг. Ингээд 22 мянган хүнийг буцааж явуулсан. Тэгсэн ч зоригтой итгэлтэй байсан 10 мянга орчим хүн үлдсэн. 10 мянган хүнтэй бол янз янзын тактик, стратеги боловсруулах боломжтой. Гэтэл Бурхан энэ хитрхи олон байна. Цэргийн тоог дахиад цөөлгөв. Гедеон зочирдсан байлгүй. Гедеон Бурханд итгэх итгэл сул байсан бол, хүний бодолтой байсан бол уг тулаанд ерөнхий жанжин, толгойлогч болон тэргүүн игнэнд зогсохгүй байх байсан. Энэ дайн тулааныг Бурхан өөрөө удирдах, ялалт өгнө гэдэгт тэрээр итгэж байсандаа л тэр тулаанд оролцож чадсан юм. Тэднийг ус руу дагуулж очиод ус уулга гэсэн. 10 мянган хүн ус уусан. Ус хэрхэн ууж байгааг нь ажиглаад л хэн нь бууж өгөх, хэн нь эцсээ хүртэл үлдэхийг Бурхан ялгасан.
Тэгээд 300 хүн л энэ дайнд хэрэгтэй хэмээсэн. Дайсны 135 мянган цэргийг ердөө 300 цэргээр ялна гэдэг үнэхээр бэрх ажил. Одоогийн шиг үе олноор нь устгах зэр зэвсэг тэр үед байсан болж яах вэ? Тэгтэл хүчтэй нь хүчгүйгээ ялдаг эрт үеийн дайнд бол энэ нь огт төсөөлшгүй зүйл. Бурхны үгэнд туйлаас итгэж, дуулууртай даган 10,000 хүнээс ердөө 300 хүнийг нь үлдээж, 9,700 хүнийг гэр рүү нь буцаасан Гидеоны дуулуурын хүчил эцсийн дүндээ Израилийг Медианаас аварч, Израильчуудыг Медианчуудын дарлал, боолчлолоос чөлөөлөх гайхалтай үр дүн авчирсан. Тийм биз? Гэр бүлүүдээ дуулуурын хүч хизээд сайн үр дүнд хүргэдэг. Учир нь Бурхан угаасаа үр дүнг нь харж хадал бүх түүхээ удирддаг. Бурхан бидний ирээдүйг харж биднийг удирддаг бол бид ихэнхдээ зөвхөн одоогийн байдлаа л хардаг. Яг одоогийн юмд хэд улаарч, ирээдүйнхээ талаар бид урьдчилан харах чадваргүй байдаг. Иймээс л Бурхан хаашаач хөтлсөн бай. Яа гэлээ? Даг гэсэн байдаг. Библи бидэнд Бурхан хаашаач явсан шуудал дагдаг хүүхдүүд бол сүүлчийн үед аврагдах хүмүүс хэмээсэн. Бурханд л бүрэн идэг. Тэгвэл яруу алдарт оролцох болно гэж Библиэд зааж өгч байна. Тиймээс дуулууртай хүмүүст Бурхан ариун сүнс өгч, дуулууртай хүмүүст Бурханы бүх гүн нууцыг ч ухааруулж, зааж мэдүүлнэ гэж Библи бидэнд айлдсан байдаг. Бурхан эхлэлээс ахуулан төгсгөлийг харж, хараахан биелэгдээгүй байгаа зүйлсийг ч хүртэл аль эртнээс харуулж мэдүүлсэн болохоор тийм Бурханы шийдвэр, дүгнэлтийг бид бүрэн хүлээн зөвшөөрч, бүрэн дүүрэн итгэх ёстой байхаа. Тиймээс дуулууртай байдал дотор Бурхан үргэлж гайхалтай түүх шингээсэн байдаг. Миний бодлоор бол ийм гэж юм л бол өөрийн бодол санаагаа өртөл болгох нь сайн мэдээг амжилтанд хүргэх эсвэл гүйцээж чадахгүй. Заавал Бурханы хүсэл юу вэ? Бурхан юу гэж бодож байгаа бол? Бурхан 32 мянган цэргээс илүү олон цэрэг хүсэж байна уу? Эсвэл цэргүүдийн тоог цөөлөхийг хүсэж байна уу гэж бодох учиртай. Ялалт, ялагдал нь Бурханы хүслээс бүрэн хамаарна. Бид үүнд итгэх ёстой. Хэдийгээр бид одоогоор олон талаар дутуу мэд санагдаж болох ч, Бурхан бүх хүн төрлөختөнд Бурханы сайн мэдээг боломжтой бүх хэрэгслээр сонсох боломжтой болгохын тулд идэвхтэй ажиллаж байна. Үүний эцсийн үр дүнд итгэж, та нар итгэлээр хэрэгжүүл гэсэн хүсэлт Бурхан бидэнд тавьж байгаа, тийм үү? Иохан 2 дугаар бүлэгт ч мөн дуулууртай байдлын түүх хэрхэн өрнөж байгааг товчхон жишээ болгон хормын найран дээр харуулсан дүр зургийг харцгаая. Иохан 2 дугаар бүлгийн үгнээс харцгаая. Хоёрдугаар бүлгийн 1-р эшлэл. 3-р өдөр Галилийн Канаад нэгэн хорин болоход Есүсийн их тэнд байв. Есүс болон шавнар нь бас хормонд урагдсан байлаа. Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн их түнд тэд дарсгүй болов гэлээ. Есүс эмэгтэй надад ч танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. Их нь үйлчлэгчдэд тэр та нарт юу айлдна? Түүнийг үйлдэгэв. Тэрээр үйлчлэгч нарт Есүс та нарт юу ч гэж хэлсэн та нар хэлснийхэн дагуу хий гэж хэлдэг. 6-р эшлэл. Тэнд 2 юм уу 3 метрэтээс багтаамжтай усны 6 чулуун торох байсан агаад тэдгээрийг юудэчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. Есүс тэдэнд торхнуудыг усаар дүүрэг гэж айлдсанд тэд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргэв. Есүс одоо утхаад найрын ахлагчид авчиж өг гэсэнд тэд авчиж өгөв. Найрын ахлагч дарс болсон усыг амсаад
Тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учраа харин ус утгасан үйлчлэгчид мэдэж байв. Шинэ хүргэнийг дуудаж түүнд альва хүн эхлээд сайн дарсаа гаргаад хүмүүсийг согтсны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлв. Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилийн Канад үйлдэж алдраа илчилсэнд шавнар нь түүнд итгэсэн юм гэж байна. Энэ ишлэлээс харахад Есүсийн их байсан Мария үйлчлэгч нарт эзэн та нарт юу ч даатгсан, юу ч тушаасан бай. Хэлснийхэн дагуу үйлдэж захиж байна. Үгэнд дуулууртай байсных нь үр дүнд ус хувирч дарсуулах Бурхны юр бусын ховор түүхийг харах боломж Бурхан тэдэнд олгосон. Ер нь олон жишээ биелдэ. Дуулуурын хүч гихчийг Петрийн түүхээс харж болно. Шав нарын түүхээс ч их харж болно. Олонд танигдсан Петрийн түүх бий. Тийм үү? Луг 5 дугаар бүлгээс судалцгаая. Дуулуур нь агуу хүч бий болгодог. Бурхны авралын ажил хүний арифметик төлөв тооцооллоор бол олон талын дутагдaltaй санагдаж магадгүй л дээ. Гэсэн ч Бурхан энэ сайн мэдээг бүх хүнд, бүх ертөнцид тунхаглана гэсэн нь бол энэ сайн мэдээ дэлхийд даяар угаасаа тунхаглагдана. Үүнд нь л итгэж үүргээ гүйцэтгэх ёстой. Петрээр дамжуулан дуулуурын хүчийг Луг 5 дугаар бүлгийн 1-р ишлэлээс мэдэж авъя. Тавдугаар бүлгийн 1-р ишлэл. Бурхны үгийг сонсох гэсэн ард олон түүнийг тойрон бүтсээр байхад тэр Генесаретийн нуурын ирэг дээр зогсож байсан бөгөөд тэр үед нуурын хөвөөнд 2 зав байхыг харав. Харин загасчт нь завнаасаа буугаад тороо угааж байлаа. Есүс завнуудын нэгэн дээр буюу Симоны завн дээр гараад Симон гэхэр Петр үстэй. Газараас жаахан холдуулахыг түүнээс гуйж суугаад завн дээрээс ард олонд сургаалаа заалаа. Тэрээр айлдаж дуусаад Симонд усны гүн рүү ноч. Загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон эзэнтэй бид шүнжэнгөө зүдэд зүтгээд юуж барээгүй. Гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв. Ийм үйлдэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. Тэд нөгөө завин дээр буй нөхөддөө ирж туслахыг дохиход тэд ирж 2 завыг дүүргэсэнд живг шахав. Үүнийг үзсэн Симон Петр Есүсийн хөлд унаад эзэн намайг орхиоч би нүгэлт хүн гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон нөхд нь бүр цочирджээ. Мөн Симоны хамтрагчид болох Зебедийн хөвгүн Яков, Йохан хоёрч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд "Бүү, үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно" гэв. Тэгээд тэд заваа эрэгт татан гаргаад бүхнээ орхин түүнийг даглаа гэжээ. Үүнээс ч бас харахад шүнжэнгөө загасчлаад ганц ч загас барь чадаагүй Петрт усны гүн рүү нь очоод тороо доошлуул гэж тушааж тэрээр хэлснээр нь үйлдэхэд 2 зав дүүрч бүр завин живх хэмжээний их загас барьсан гайхалтай үйл явдал болсон байна. Бурхан өдөр тутмын амьдралын янз бүрийн тал дээр дуулууртай байвал сүнсээр ямар нэг хүч чадал түүх гардаг гэдгийг Петрт тохиолдсон явдлаар мөн Кана дахь хурмын гайхамшигар багаар харуулж байна. Тэгвэл дуулууртай хүнд Бурхан ариун сүнс өгнө гэсэн үгийг нь ч дахин баталцгаая. Үйлс 5 дугаар бүлэг. Дуулуурын хүч итгэл дээр суйрлаж байж л баяртайгаар дуртаяа дуулууртай байж чадна үстэй. Аргагүй эрхэнд албатлагаар хийвэл Бурхны түүхийг мэдрэх хэцүү. Эцэг их маань эхлэлээс төгсгөлийг харсан болохоор миний ирээдүйд хамгийн сайн сайхныг тушаасан байх нь гэж баяртай сэтгэлээр итгэцгээе. Ингэж итгээд хэрэгжүүлэх юм бол сайхан ивэлтэй үр дүн сойрох нь гарцаагүй.
Үйлс 5 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлийг харцгаая. 5 дугаар бүлгийн 28 дугаар ишлэл. Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа болж орхиод тэр хүний цусыг бидэнд нэлзаахыг бодож байна гэв. Харин Петр болон элч нар тэдэнд бид хүнээс илүүтэйгээр хэнд дуулууртай байх ёстой вэ? Бурханд дуулууртай байх ёстой. Та нар Есүсийг модон дүлгэж алсан ч түүнийг өвөг дээдсийн манд Бурхан амьлуулсан билээ. Израильд гимшил ба нүглийн уучлал сойрхохын тулд Бурхан түүнийг эхлүүлэгч хийгээд аврагч болгон баруун гартаа өргөмжилсөн. Эдгээрийн гэрчин бид төдийгүй түүнд дуулууртай байх ёстод Бурханы өгсөн ариун сүнс юм гихтэн гэжээ. Энд 32 дугаар ишлэлд Бурхан өөрт нь дуулууртай байх ёстод өгсөн юу гэсэн байна? Ариун сүнс нь хэн хамаагүйд өгөгддөг юм биш. Харин Бурханы бүх үг сургаалд дуулууртай байж дагдаг хүмүүст Бурхан ариун сүнс өгнө гэсэн байна. Ариун сүнсний хүч чадлаар хувцлахыг хүсэж байгаа л бол юунаас илүү дуулуурын хүчинд итгэх ёстой. Бурхан бидний ирээдүйг хардаг. Бидний хожмын өдрүүдийг харж, энэ ертөнцийн эхлэл төгсгөлийг мэдэж, тэдгээрийг удирдан захирдаг. Тиймээс л Бурхан хүүхдүүд биднээ хамгийн зөв, хамгийн аюулгүй, хамгийн тохиромжтой газар байлгадаг. Дэд хууль 8 дугаар бүлгийн үг ба 28 дугаар бүлэгт гардаг үгнээс харвал Бурхан биднийг заримдаа өлсгөж, заримдаа бусдаас дорд болгодгийг ойлгож болно. Маягаар цөлийн замын туршид хорон муу сүнс, бардам сүнс гээд бүгдийг нь зайлуулж, даруй сэтгэл, инэрэнгүй сэтгэл, Бурханыг зөв ухаарч, зөв ойлгодог итгэлийг Бурхан зааж сургасан. Бид өөрт оногдсон амьдралаа би Бурханд итгэж байхад яагаад миний амьдрал ийм хүнд бэрх юм бол? Яагаад ийм туйлдам юм бол? Яагаад ийм хэцүү юм бол гэж бодохын оронд Бурхан ийм амьдралаар надад юу ухааруулах гэсэн хүсэл байгаа юм бол? Би юу сурах ёстой юм бол гэдгийг эхлээд боддог байхыг Сионы гэр бүлүүдээс хүсэх байна. Ром номноос дахиад нэг ишлэл харъя. Ром 6 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлийг харцгаая. Ром 6 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл. Биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд бүрг. Харин Бурханд өөрсдөө үхэхстээс амьд болгохсод мэд. Мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвхт байдлын зэвсэг болгон Бурханд өрг. Өөрсдийнхөө бие, сэтгэл сүнсийг зөвхт байдлын зэвсэг болгон Бурханд бүрэн өргөх ёстой. 14 дугаар ишлэл. Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нэгүслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй. Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нэгүслийн дор байгаа учраас нүгэл үлдэх үү? Огт үгүй. Та нар өөрсдөө дуулууртай боол болгон хэн нэгэнд өгөхдөө үхэлд хүргэх нүгэлч вэ? Эсвэл зөвхт байдалд хүргэх дуулуурч вэ? Дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж юу? Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулууртай болж нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон. Хэнд дуулууртай байна? Дагах нэгнийхээ боол нь болдог хэмээсэн. Бид Бурханд дуулууртай итгэлээр Бурханы хүсэл дотор нүглийн боол биш, ариун зөвхт байдлын боол болсон гэдгийг Ром 6 дугаар бүлгийн үгээр бидэнд айлтсан байна. Тиймээс нүглийн боол байсан бидэнд зөвхт байдлаар дамжуулан тэр нүглээс ангижрах боломжийг Бурхан олгосон гэж Библиэд тайлбарлаж байгаа хэрэг. Үлдсэн хугацаанд
эцэг эх маань биднийг хаашаач хөтөлсөн Бурханд итгэх итгэлээ баттай бэхжүүлцгээе. Бурханы зөвшөөрсөн зүйлэл бол Бурханы үгэл бол Кана дахь хормон дээр хэлсэн үгч бай. Галил нуурын эрэгт загасчилж байсан Петрд өгсөн үгч бай. Бид бүхэн дагаж хэрэгжүүлэхийг хичээх ёстой. Бурхан Гедеонд хэлсэн шиг 32 мянган хүний дундаас айж чичирч буй хүмүүсийг гэр рүү нь буцаа гэвэл бид дуртаяа явуулахад бэлэн байх ёстой. Үлдсэн 10 мянган хүн ч бас хэтэрхий олон байна гэсэн тул би яах вэ? Гэхдээ ус руу дагуулж очиод тэдэнд усуулга гэдэг. Усууж байгаа байдал төрхийг нь хараад энэ хүмүүс одоо итгэлтэй байгаа ч хожим ямар нэг хэцүү нөхцөл байдал тулгарвал бууж өгөх тул бүгдийг нь гэр рүү нь буцаа. Ингээд үлдсэн хүмүүс нь 300 байв. Дуулуурын хүч нь эцсийн дүндээ мэдээж сайн үр дүндэл үргэсэн. Тиймээс Бурханы үгэнд бидний дуулуураар биелэгдэх үед бүх дуулуургүйг яана гэж байдаг үлэм. Шийдэх нь хэмээсэн. Одоо хүртэл бидний дуулууртай байдал Бурханы нүдэнд хараахан боловсроогүй. Бүрэн бус, төгс бус байгаа болохоор л Бурхан дуулуургүй хүмүүсийг хараахан шийдгээгүй байгааг харж болно. Үүнээс үзэхэд бидний дуулуур Бурханыг харахад хангалтгүй. Дутуу юм одоо ч их байгаа бололтой. Дуулуурын хүчээр бүх хүн төрлөختнийг заавал авралын зам руу хөтөлцөхөө бүгдээрээ. Өнөөдөр ч үг судалж байгаа маань Бурханы үгэнд дуулууртай дагахын л төлөө. Бурханы сургаал хүслийг дагахын л төлөө юм. Эвэлгүй бүхэл бузар муугаас хол бай гэж Бурхан айлдаж, мөн Бурханы сайн сургаалыг даг гэж загсан. Иймээс бузар муу зүйл чихийг чинь хичнээн баясгаж, сэтгэлийг чинь баярлууллаач Бурхан тэдгэрийг орхих гэвэл бид бүгдийг нь орхиж чаддаг байх ёстой. Йов 22 дугаар бүлэгт ингэж гардаг баха. Алтыг шороонд яа гэсэн бэ? Бол гэсэн. Алтыг горхины чулуудын дунд орхи. Тэгвэл төгс хүчит нэгэн чиний шилмэл алт болно гэж бичсэн. Өдий хүртэл энийг л ганцхан энийг л гэж бодоод өөртөө авч байгаа юм бий байх. Энэ ертөнцид амьдрах явцдаа Бурханы хүсэлд үл нийцэх зүйлс бидний итгэлд байгаа бол тэдгэрийг бүр мөсөн хайж байжл Бурханы төгс ариун сүнс бидний сүнсийг хүрээлж түүгээр зогсохгүй. Бурхан бидний сүнсэнд жинхэнэ догдлол, урам зориг сойрхож, улмаар бүх хүн төрлөختөнд энэ ерөөлтөй мэдээг тунхаглаж чадах Бурханы хүн болон дахин төрөх боломж бидэнд олгох юм. Дуулуурын хүч гихчийн талаар Библийн 66 номноос хайж үзвэл Авраамч дуулуурын хүчээр, Ноач дуулуурын хүчээр, Мосеч дуулуурын хүчээр, Йошуач дуулуурын хүчээр, Петерч дуулуурын хүчээр, Илч Паулч дуулуурын хүчээр, Йоханч дуулуурын хүчээр ерөөл авсан байдаг. Библиэд итгэлийн бааtruуд бүгд л дуулуурын хүчээр Бурханд хандаж, Бурханд итгэх итгэлээр үнэн дотор үргэлж ялалтын амьдралаар амьдарсан. Яагаад гэвэл тэд эхлэлээс ахуулан төгсгөлийг хардаг Бурханд итгэх туйлын итгэлтэй байсандаа л тэр. Бид ч бас энэ үед хүүхдүүд биднийг аврахаар ирсэн Тэнгэр эцэг Ансанхон Христ, Шинэ Иерусалим Тэнгэр их маань биднийг хаашаач хөтөлсөн сургаал хүслийг нь бүрэн дагцгаая. Алдагдсан бүх ах トゥ, эгч トゥ нараа олж, мөнхийн Тэнгэрийн их нутагтаа чөлөөтэй орох Сионы хүүхдүүд болцгоё гэх байна. Хамгийн гол нь бид Бурханы үгэнд дуулууртай байх зүрх сэтгэлээр сайн мэдээ тунхаглаж байгаа тул агуу ерөөл авна гэдэгтээ эргэлзэхгүй итгэж байна. Хүн бүр эцэг эхийн өгсөн хайр, ерөөл дотор сайн мэдээг ивэлтэйгээр тунхаглая. Тороо доошлуул хэмээсэн Бурхан одоо бидэнд тунхаглагж
тушаасан тул өөхгүй тунхаглацгаая. Сионы бүх гэр бүлүүд маань энэ үгэнд дуулууртай байж баяр хөөрөөр дүүрч сайхан ивэлтэй ариун сүнсний үр дүн гаргахыг хүсье. Олон сайхан үйл хэрэг тохиох болтугай. Тэнгэр эцэг эхийн ариун хайрыг дамжуулахын тулд хичээж буй дуулууртай хүүхдүүдтэй Бурхан үргэлж тусалдаг. Үгэнд нь дуулууртай байгаа учраас л тэр үргэлж бидэнд туслана гэдэгт итгэж дэлхийн бөмбөрцөгт амьдарч байгаа бүх хүнд сайн мэдээг үдсгэлэнтэйгээр тунхаглах Сионы хүүхдүүд болоорой гэж хүсэх байна. Дуулууртай хүнтэй ариун сүнс үргэлж хамт байдаг гэдэгт итгэцгээе. Энэ сургаалаас ивэл авахыг хүсээд үүгээр сургаалаа дуусгая. Баярлалаа.